Булган аймгийн Бяцхан багчуудад зориулсан замын хөдөлгөөний сургалтын талбай удахгүй нэгдэнэ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тус талбайн шавыг тавилаа. Эцэгхийн хараа хяналт хүүхдүүдийн анхаарал болгоомжгүй байдал орчны нөлөө, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй улмаас хүүхдүүд зам тээврийн осолд орох нь илбэг байдаг. Тэгвэл энэ асуудлыг цэцэрлэгийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний хичээлээр шийдэх гарцыг Булган аймагт хэрэгжүүлж байна. Цэцэрлэгийн Бяцхан багчуудыг багаас нь замын хөдөлгөөний зөв дадал зуршилд суулгах, багш нарыг замын хөдөлгөөний хичээлийг заахад ойр төхөн байлгах үүднээс хүүхэд замын хөдөлгөөний олон нийтийн талбайг байгуулах ажлыг аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас санаачлан хийж байна. За бага насны хүүхдийг зам тээврийн осолт хэрэгээс урьдчилан сэргийлэх. За хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох журмаар энэ соёл амралтынхаа хүрээлэнд одоо хүүхэд замын хөдөлгөөн гэсэн ийм олон нийтийн талбай одоо шав тавих ёслолыг хийлээ. За энийг хийснээр бага насны хүүхэд маань замын хөдөлгөөнд оролцох, дадал зурчил олгох, за мөн багш нарт одоо сургалт хийх ийм орчин нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа давуу талтай. За энэ дээр маань нөгөө цахилгаанаар цэнгэлдэг хүүхдийн өөрөө явдаг тийм машин байх юм. Ингээл хүүхдүүд маань өөрснөө энэ дээр хөдөлгөөнд оролцоод за явган зорчигч, тээврийн хэрэгслэр зорчигч, жолооч гэсэн ийм одоо замын хөдөлгөөний дүрмийн мэдх түнг энэ талбайгаас олж авах ийм зорилготой хийж байгаа талбай байна. Цэцэрлэг болон сургуулийн одоо багангийн хүүхдүүд маань замын хөдөлгөөний дүрмийн сургалтынхаа цагаар ирж энэ дээр одоо бичсэн дадлах сургалтаа хийж байгаа. Тус талбай 28-ыг харьцах 17 м хэмжээтэй баригдах бөгөөд 4 замын уулзвар тойрог замын хөдөлгөөний тэмдэглэгээ байрлана. Тус олон нийтийн талбайн багшаар замын цагдаагийн ахмад ажилтан ажиллах бөгөөд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн төсөл хөтөлбөрт хамруулан урамшууллын асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.